Улаанбархан өвчнийг хүндрүүлэхгүй тулд өвчний шинж тэмдгийг сайтар мэдхийн зэрэгцээ тархур зүйн асуултыг үнэн зөв мэдүүлэх нь чухал байна. Модны өнгөрөл нь харшил өгөхгүй, харин харшилтай хүмүүсийг харшлуулна. Ойрын өдрүүдэд 30 хэм давж хална. Сурон скутерийн ослоор энэ онд 17-оос 50 насны 5 хүн нас оржээ. Прага хотын амтны хүрээлэнд төрсөн тахин унганд Монгол нэрвэгчээ. Алс дорндын явган алхалтын хамгийн урт замыг буриадад барина. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархан өвчнийг хүндрүүлэхгүй тулд шинж тэмдгийг нь сайтар мэддэг байх нь чухал байна. Тодорхойлбол Улаанбархан нь 39 хэм ба түүнээс дээш халуурах, нүд өрөвсөх, нусгаарах, ханиалгах, тагнаа, гүүлсэн булчир хавлах, залхуурын арын хананд улаан тол гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Мөн цэврүүгүй турах ба туралт нь тод улаан өнгөтэй, тод толбот гүвдрүү, дистаралсан үечлсэн, дээрээс доош чиглэсэн, хоорондоо нийлсэн, барсгар, туралт хоорондын завсрын арьс хэвийн өнгөтэй байх гэсэн хэлбэрээр илэрх боломжтой. Түнчлэн халдварыг тархаахгүй тулд тархур зүйн асуултыг үнэн зөв мэдээлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагуудаас асууж байгаа асуултанд нь үнэн зөвөөр хариулах хэрэгтэй. Нөгөө давхар зүйн асуумжаараа та ямар нэгэн Улаанбарханы хавьдал болсон гэдэг дээр зарим нэг нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэг цуснд явуулахын тулд тийм ээ тэр мэдээллийг бас худлаа буруу мэдээлэл өгсөн тохиолдол бас гарч байна. Тэгэхээр энэ бол нөгөө эсрэг талаараа нөгөө нууц үедээ бусдын хүүхдийг бас өвдөх юм том эрсдэлтэй юм асуудал байгаа. Нийслэлийн хэмжээнд 38.8 мянган гаруй улаас мод байдаг. Үүнээс 50.4% буюу 19.5 мянган гаруй улаас нь 6 дүүргийн нийт эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улаас модны 47% буюу 18 мянган орчим нь эм улаас. Эм улаас 6 дугаар сарын дунд үеэс 7 дугаар сарын 1-ний хүртэл өнгөрлөө хайна. Өнгөрөл нь харшил өгөхгүй, харин харшилтай хүмүүсийг харшлуулдаг байна. Өнгөрөл хийсдэг, новширдаг нь байгалийн биологийн процесс юм а. Тиймээс өнгөрлийн гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна. Тухайлбал эм улаасны 51%-ийг хэлбэржүүлсэн бол энэ сард үргэлжлүүлэн 157 га талбайд ургаж байгаа улаас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, өнгөрөл гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг хийж байна. Ойрын өдрүүдэд 30 хэм давж халах төлөвтэй байна. Үүнтэй холбоотой хүүхдүүд эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй гол ус руу явах явдал гарч болзошгүй байна. Иймд хүүхдүүдтэй тавих хараа хяналтаа улам илүү сайжруулаарай гэж Улс цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажилтан жаргалан хэллээ. Мөн наршихаас сэргийлээрэй. Энэ халалт маань энэ сар дуустал үргэлжлэх юм төлөвтэй байгаа. За сарын сүүлийн өдрүүдээр буюу нутгийн баруун аймагуудын нутгуудаас эхлээд борошох, сэрүүсэх ийм төлөв ажиглагдаж байна. За үүнтэй холбоотой бас сарын сүүл өдрүүд, эх сарын эхээр нийслэл хот орчмоор гинтийн ус ихтэй адар бороо орох магадлал нэмэгдэж байгаа. Хит хаалж хуурашнаас хөрс борооны усыг шингээж авахгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ тохиолдолд үерийн аюул нэмэгдэнэ гэлээ. Сурган скутер ослоор энэ онд 17-оос 50 насны 5 хүн нас оржээ. Тодорхойлбол цахилгаан дугуй скутертэй холбоотой осол гэмтэл сүүлийн 4 жилд нийт 985 бүртгэгдлээ. Үүнээс 744 нь мопед, цахилгаан дугуй скутерээс сонголцсон 65 нь энэ төрлийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн байна. Осолд орсон хүмүүсийн дийлэнх нь толгойдоо гэмтэл авч байгаа бөгөөд нийт 222 хүн энэ төрлийн гэмтэл авчээ. Хамгийн азтайгаар бодоход гоо сагнаар өгөөж байгаа. Тэгтэл цаашлаад юу болж ирэхээр илүү гэмтэх, гавар тархины том ностой гэмтлүүд, хэвлийн том гэмтлүүд өсрөх энэтэй холбоотой одоо саяхан гэдэг 2-3 хоногийн өмнө манад ирээд бас амир эрсдлээ. 2022 онд уг тоо 50 байсан бол 2023 онд огцом өсөж 305, 2024 онд 532, 2025 оны эхний 4 сард 98 тохиолдол бүртгэгдлээ. 4-5 дугаар сард хамгийн олон бүртгэгдсэн байна. Түүнчлэн осолд орсон хүмүүсийн 67% нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл энэ төрлийн осолд хамгийн өндөр буюу 39% нь 10-аас 19 насныхан өртөж байна. Прага хотын амтны хүрээлэнд энэ он төрсөн тахин 4 унганд Монгол нэрвэгчээ. Эхний нэрийг Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх өгсөн байна. Үүний дараа дараах нэрсийг өгчээ.
Охин унганд өргөн удам, элбэг, олон үрсийн их болохыг бэлэгдэж дэлгэрмаа гэдэг нэрийг өгсөн бол эр унганд халдашгүй утгыг бэлэгдэж, дархан ариун утгыг бэлэгдэж, дагшин хамаг даяар утгыг бэлэгдэн дайн нэрийг тус тус өгчээ. Унганд нэр өгөх хайныг монголчуудын дунд зарлаж, монголчууд болон Монголын нийгэмд танигдсан олонний танил хүмүүс тус хаянд оролцсон байна. Прага хотын амьтны хүрээлэн нь 30 гаруй жилийн турш говийн их дархан цаас газарт тахин утгшуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тун удахгүй Дорнод Монголын Сүмийн хоолой гэх газарт уг төслийг хэрэгжүүлэх юм а. Алс дорнодын хязгаар нутагт явган алхалтын хамгийн урт замыг Бурайдад барих гэж байна. Тодорхойлбол Оросын бүс нутгуудад эрүүлэнх уртнаас амьдралын зөв хэвшлийг бий болгох зорилгоор явган алхалтыг өргөнөөр дэмжиж байна. Энэ хүрээнд 5 тухтай аюулгүй алхах газар байршлыг барьж байгуулж байна. Үүний нэг нь Бурайдад байгуулж буй явган алхалтын зам юм а. Энэ зам нь Алс дорнодоо хамгийн уртад орж байна. Тус зам дээд Березовкад үргэх ойгоор дамжих юм байна. Замын бүтээн байгуулалттай хотын хуучин удирдлагууд танилцжээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээлэл амралтын өдрөө аятухтай өнгөрүүлээрэ.